За сайн байцгаана уу? За өнөөдрийн хичээл бол сэдв 11 буюу тээврийн хэрэгсэл байрлал явах гэсэн сэдв орох гэж байна. За энэ 3 зургийг харьяалтай хэдүүлээ. Тэгэнгүүт биднэрт за эхний зурган дээр тасгай шугамар биднэрт игнийг маань тодорхойлоод өгсөн байна те. Энэ шугамаас энэ шугам хүртэл бол таны игний шүү гэд нийт 3 игнийтэй зураг байна. За хоёр дахь дээр сөрөг урсгалтай бас адилхан 3 игнийтэй зам байна. За тэгвэл за бүх зам ингээ биднэрт ингээд таны игний бол энэ шүү, за сөрөг урсгалтай игний чинь энэ шүү гэж зааж өгөөгүй тохиолдолд бид нэр яах нь одоо 3 дугаар зурган дээр бид нэр замаа харж агаад нүдэн баримжаагаараа яах нь тал хувь нь минийх байна. Нөгөө тал нь айлын тал буюу одоо өөдөөс ирж байгаа машины тал байна гэж ойлгох юм байна. Сөрөг хөдөлгөөний игнэн байна гэж яах нь нүдэн баримжаагаад тодорхойлно гэсэн. Нэг игнэнд нэг машин л байна. За хоёр игнэнд 3 машин, 4 машин гээд одоо ихний зурган дээр шиг ингэж голоор нь тасгай шугам дээр давж урж болохгүй байх нь. Мотоциклийн хувьд болохоор за нэг игнэнд нэг мотоцикл ээж болно. Яль эсвэл хоёр мотоцикл зэрэгцээ гэж болно. За нэг нэмээд тодруулаад хэлэхэд нэг игнэнд 2 дугаар мотоцикл зэрэгцээ явж болно. За мөн 2 дугаар мотоцикл дангаар байр эсний явж болно гэсэн. Яг энэ дээр нэг яг ингээд яг амьдрал практик дээр ингээд гараад үзэхлээр яг нэг тээврийн хэрэгсэл үе судлаа автомашинууд ингээд мотоциклыг заавчгүй юм шахаад шахаад эсвэл игнэний голоор тийм зүгээр засвар цагаан явж байгаа гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Тэгэхээр бол уг нь бол яг замын хөдөлгөөний дүрмэн дээр бол 2 дугаар мотоцикл игнийг дангаар эслэх буюу 2 игнээ зэрэгцэн явж болно гэсэн ийм зав байна. 3 дугаартай мотоцикл ярих юм бол яг дангаар эслэх гэсэн. Давхар бол болохгүй юм байна. Яг энэ дээр л яг нэг хуулиараа яг нь 2 дугаар гэдэг бараг заагаад гэсэн гэж байна. За бид нар одоо 11-ийн 3-ны эхний зургийг харах юм бол сөрөг хөдөлгөөнтэй зам байна. За тэгвэл гүйцэж төрүүлжээд буцаад игнэнд орох тахны. Тийм. За энэ дээр яг ингээ хахад нэмэлтээр хэлэхэд бол яг нь тухайн зорчих хэсэг 2 игнэтэй сөрөг хөдөлгөөнтэй байх юм бол гүйц төрүүлэх болон саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал руу буюу урсгал сэрж явахыг хориглоно гэсэн. За 2 дугаар зураг дээр бас харагдчихээн тийм ээ. Саадыг тойрон гараад буцаад өөрийнхөө игнээ, өөрийнхөө чиглэлийн игнээ рүү орох өрхтэй байх. За 3 дугаар зурган дээр яг нь зүгээр л ингээд зам дэвтлэх эсвэл товчлох ялангуяа замын хөдөлгөөний нягтралтай үед манайх ингээд эсрэг урсгал сөрөөд тэгээд гарцаар зүүн ч юм уу зар зүүн гэх бас мэрэг тохиолдол гардаг. Энэ нь яг нь замын хөдөлгөөний зөрчилтэй болдог. За эсрэг хөдөлгөөнтэй 3 игнээ зарчдаг зам. За энийг одоо манайхан одоо манай сонсогч нар, сурагч нар надаас хамгийн их асуудаг. Багш аалдаггүй. Тэгэхээр эсрэг хөдөлгөөнтэй 3 игнээ зам гэдгийг ерөөс одоо хэдүүлээ яг ингээ энгийнээр байна. За 1-р зураг дээр харах юм тэр улаан суудлын дээр болон трактор гэж чинь тий. Ерөөсөө таны игнээ бол яг таны чиглэл энэ 1-р игнэ. Тэр голын дундын игнээ бол яг сөрөг хөдөлгөөнтэй зөвхөн энэ игнийг ямар үед ашиглах вэ гэвэл саадыг тойрон гарах, зүүн эргэх, буцаж ирэх, гүйц төрүүлэхээс бусад тохиолдолд энэ игнээ байрыг эслэх хориглодог. За тэгэхээр 1-р зурган дээр тракторыг гүйц төрүүлж чинь тийм үү? За тэгэхээр зөвшөөрч, за мөн буцаж ирэх зорилгоор зөвшөөрч чинь. 2-р тэр 1-р зурганы чигээр явах яг нь тухайн одоо 2-р сөрөг урсгал руу цаашаа өргөжлүүлэн хөдөлгөөнд орцохыг хориглож байна. За 2-р зурган дээр бас харагдчихэв. Тухайн игнээс баруун буюу чигээр явахыг хориглож байна. Зөвхөн зүүн буюу буцаж ирэхийг зөвшөөрч. За 3-р зурган дээр яг илүү маш тодорхой харагдчихэв. За наадлын ачааны машин автобусыг гүйц төрүүлээд буцаад уулна яг нь 1-р игнэнд орох хэрэгтэй. 2-р игнээр чигээр хөдөлгөөнд орцохыг хориглож. За мэдээс тэр араас ирж байгаа тэр тээвэр хэрэгсэлтэй энэ хэсэг. За энэ хэсэг бол яг нь давхар гүйц төрүүлж байна гэж үзэж байгаа учраас яг нь тухайн тээвэр хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож байна гэсэн. Би энэ 3 игнэтэй замыг ингэж хэлсэн шин. За хамгийн эхнийх нь болохоор ингээд сөрөг, хоёр дахь нь саармаг, гурав дахь нь манайх гээд. Нэгүтээ энэ саармаг игнэн дээр ер нь бол би чигээр явах юм бол өөдөөс машин, өөдөөс ч гэсэн нэг машин чигээр явж магадaltaй болохоор энэ игнэн ингээд нэг төр ашиглаад хаяхыг нь. За яг ингээнээр яг гоё ингээнээр тайлбарлаж байгаа хгүй. Ерөөсөө дундын игнэ гэсэн үг хгүй. Би тэр игнэрөө ороод буцаад яг нэг өөрийнхөө 1-р игнэ, өөрийнхөө чиглэлийн игнэр орно гэсэн үг. За тэр 11-ийн 5 дээр байна. За одоо энэ дээр яг нэг игнэний хэлийг тодорхойлоогүй тийм ээ. Тэгээ игнэний хэлийн зааг тэмдэглэл байхгүй яг нэг нүдэн баримжаагаар энэ зам яг нэг сөрөг хөдөлгөөнтэй 3 игнээ зам гэж тооцсон. Тэгэхээр энэ араас гүйцэтгүүлж байгаа
тээвэр хэрэгсэл яг давхар гүйцэтгэх төрүүлж ийн гэж үзэх учраас тухайн тээвэр хэрэгслийн хөдөлгөөний хоройт. За би яг энэ гүйцэж төрүүлмээр байвал би яаж гүйцэж төрүүлэх вэ? Мэдээж энэ одоо энэ чиргүүлтэй тракторыг тухайн нэг гүйцэж байгаа нь жип биш үү тийм. Энэ суудлын дээр гүйцээд орсны буцаад нэгдүгээр игнэнд орсныхаа ард нь яг нь гүйцэж төрүүлнэ гэсэн. Батлын 11.5. За тухайн зорчих хэсэг дөрв буюу түүнээс дээш игнэтэй зам эсрэг урсгал руу орж гүйцэж төрүүлэхийг хориглоно. За энийг маш сайн манайхаа ойлгоод авах хэрэгтэй. Дөрв буюу түүнээс дээш игнэтэй зарчдаг зам дээр гүйцэж төрүүлэхийг хориглоно. Энэ одоо энэ судлын тэргийн хувьд л талаас нь тасархаа зураасан шүү дээ тийм. За энэ ямар үед ашиглах вэ гэж бодсож ирэх зорилгоор ашиглах. За энийг маш сайн бодчих. За тэр 3 дугаар зурган дээр нь троллейбус саадыг тойрон гарах тийм ээ зүүн болон баруун гартал гэсэн. За би сая хэлсэн дөрв буюу түүнээс дээш игнэнд зорчдог сөрөг хөдөлгөөнтэй зам урсгал сурч хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Тэгэхээр ахна энэ цагаан судлын автомашин бол зүүн талаар нь биш саадын баруун гарталаар нь зорчно. За тэгээд голын 2 дугаар зураг байгаа шүү дээ тий. Энэ ингээд дөрөв биш 2 игнэтэй. Тэсний голынхын зураас яг ийм байх юм бол би гүйцэж төрүүлж болно ээ. Болно. Яг энэ тохиолдолд бол болно. Яг гэвэл тухайн зорчих хэсэг 2 игнэтэй сөрөг хөдөлгөөнтэй зам байна. Тэгээд энэ судлын автомашины хувьд өөрийнхөө талаас нь тасархай зураастай байгаа учраас гүйцэж төрүүлж болно. Гэхдээ нэг ийм энгийн нэмээр ойлгочих. Ямар үед дундын сөрөг хөдөлгөөнийг 2 игнэгээр 2 тасархай шугам 2 үргэлжлсэн шугамаар тусгаарлаад тийм ямарыг нэгээр тусгаарлаад байна гэхээр за сөрөг хөдөлгөөнтэй 2 игнээр бүхий замыг нэг үргэлжлсэн шугамаар хий. Та манай сургалтын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбарлахаас аваарай. Тусгаарлаж байна. Дөрв тухайн зорчих хэсэг дөрв болон түүнээс дээш игнэтэй зорчих хэсгийн тусгаарлалтыг 2 үргэлжлсэн шугамаар туслаа. Тэгэхээр энэ тохиолдолд яг 2 үргэлжлсэн шугамтай болон нэг талдаа тасархай талаар. Одоо нэг талдаа нэг нөгөө талдаа нэг байх юм бол нэг зураас. Нэг талдаа 2 нөгөө талдаа 2 байх юм бол 2 зураас. Яг тэрнээс дээш нэг нэмэгдээд байна. Яг зүгээр энгийн нэг хуулийн хэлгээр нь биш гэх юм бол яг зөв. Маш зөв тодорхойлдог. За одоо манай сонсогч нар надаас хамгийн их асуудаг асуултын нэг нь яасан юм. За суурин газрын гаднах замд хөдөлгөөнд хэрэгэлцэх хэрэг оролцох, суурин газрын доторх зам игнэ барай хэрхэн эсвэ гэдэг дээр манайх нийтлэг жоохон буруу ойлголттой байдаг. За шууд хуулийн үгийн тайлбарлахаас илүү зураг нийтээр ажиллая. За суурин газрын гаднах зам. За 5-ын 1 болон 5-ын 5 одоо баян гэдэг нөгөө суурин газрын гаднах зам буюу туульш зам. За мэдээж орон нутгийн зам гэж хэлдэг тийм ээ. За энэ зам тээврийн хэрэгсэл аль болох баруун гартал буюу 1-р игнийг баримтлан хөдөлгөөнд оролцсон. 2-р ямар үед орох вэ гэхээр гүйцэх зорилгоор. За мэдээж хөдөлгөөний нэвтрэл ихтэй үед явах нь 2-р игнийг ашиглаж болно. За 2-р зурган дээр туушч зам дээр харагдчихэв тийм ээ. Тэр улаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн 3-р игнэн дээр хориглож байна тийм. За тэр илүү хурд авах гэж байгаа бол яг нь 2-р игнээр явна гэсэн. За энэс 3-р игнээ ялах нь илүү хурд авах игнэ зорилготой байна. За тэр 3-р зурган дээр байна. За тэр 2 энэ ямар үед 2 болон 3-р игнийг ашиглаад байна гэхээр гүйцэх болон зүүн буюу бус ширхэх зорилгоор суурин газрын гаднах зам энэ игнийг ашиглана. За мэдээж хөдөлгөөний нэвтрэл нэмэгдсэн болов. За суурин газрын доторх зам хот дотор гэсэн үг тийм ээ. За суудлын тэрэг. За яг энэ зураг харагдаж байна. Зорчих хэсгийн нэгт хөдөлгөөний нэвтрэл багтаа үед одоо нэг чигт 3 буюу түүнээс дээш игнээр зорчихдоо энэ 3-р игнийг хориглолцоод байна шүү дээ тийм. Энэ үед ямар үед 3-р игнийг орохыг хориглох вэ гэхээр зөвхөн зүүн буюу буцаж ирэх зорилгоор 3-р игнээр орно. Хамгийн 3 биш. Магадгүй 4 игнэтэй байж болно шүү дээ тийм. Зүүн хамгийн зүүн гартлын игнэгээр зүүн буюу буцаж ирэх зорилгоор тухайн игнэнд орно. Түүнээс бусад игнэгээр ахна. Дурын игнийг сонгон байрлан явж болно.
Би 190 мөр байгаа бол хамгийн зүүн талынхаа нэгээр, баруун 90 мөр байгаа бол хамгийн баруун талынхаа нэгээр. Баруун болон чигээрээ болон баруун өргөж байгаа бол мэдээж баруун өргөж байгаа бол нэгдүгээр нэг байцсан шин тий. Чигээрээ өргөж байгаа бол 1 2 аль төхөөрөмжтэй нэгээр зөвшөөрөгдсөн нэгээрээ байрлал явуулж болно гэсэн. За энэ зурган дээр яг харагдчихээн саяны миний хэлсэн тайлбар. За яг энэ нэгдүгээр зураг дээр харах юм бол наашаага чиглэлийн хөдөлгөөний нэгтрэлтэй тийм үү? За тухайн зорчих хэсэг 6 игнэ бүхэл замтай байна. За наашаага чиглэлтэй 3 игнэ зам байна болохоор хөдөлгөөний нэгтрэл ихтэй буюу төвчрэлтэй. За тэгвэл энэ тохиолдолд яг үгүй суудлын тэрэгний хөдөлгөөний зөвшөөрдөг. Тэр улаан ачааны машиныг яагаад хориглоод байна вэ гэхээр 3.5 тонноос их ачааны автомашины зөвхөн зүүн буюу буцаж ирэх зорилгоор л тухайн хамгийн 100 гартлын игнийг зарчна. Энэ наад талаас нь цаашгаа явж байгаа тээврийн хоёр суудлын автомашины хувьд улааны нь яагаад хориглоод байна гэхээр хөдөлгөөний нэгтрэл сэрэг талтай байна шүү дээ. Тэгэхээр яг нь хамгийн 100 гартлын игнийгээр зүүн буюу буцаж ирэх зорилгоор орно. Хөдөлгөөний нэгтрэл ихтэй явах юм бол энэ улаан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг авах зөвшөөр. Энийг ингээд ойлгож байна. За төвчрэлтэй үед бол яхаа ингээд хамгийн 100 гартлын игнийгээр бол явж болно. Явж болно. Тэндээсээ зүүн буюу буцаж ирэх мөн чигээр явах зөвшөөрнө л гэсэн. За тэгэнгүүт ачааны автомашин болохоор айлч үед ер нь бол 100 гартлын игнийгээр явж болохгүй. Гэхдээ 100 гарт тийш эргэхдээ хамгийн зүүн талын игнэнд орж болно. Бас буцаж ирэхтэй болох юм байна тийм үү? Яг зөв. Тэр нь бол яг энэ 3 дахь зураг дээр илэрхий болж ш тийм ээ. За яг энэ 2 дахь зурган дээр бас харагдчихэв. За суурин газар жолооч нэг чигт 3 буюу түүнээс дээш игнэгээр хөдөлгөөнд оролцохдоо хамгийн 100 гартлын игнэгээр хөдөлгөөний нэгтрэл багтаа үед гэсэн үг шүү. Зүүн буюу буцаж ирэх тохиолдолд 3 дугаар игнэгээр орно. Хөдөлгөөний нэгтрэл ихтэй байх юм бол энэ 3 игнэний дурын игнэгээр байрлал явж болно. За гэхдээ яг одоогийн өгсөн зургийн нөхцөл байдлаар болохоор хөдөлгөөний нэгтрэл багтаагаа учраас 1 2 дугаар игнэгээр чигээрээ явна. Тэрнээс 3 дугаар игнэгээр чигээр явахыг хориглож байна. За чиглэлийн тээврийн хэрэгслийн игнэ байр. Замд чиглэлийн тээврийн хэрэгслийн тэмдэглэл байж байна тийм ээ. За тэгэхээр чиглэлийн тээврийн хэрэгслийн игнэ бүхий зам чиглэлийн тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохыг хориглоно. Зөвхөн 15 зааснаар нөгөө байр эслэх зорилгоор чиглэлийн тээврийн хэрэгслийн игнэгээр ороод баруун өргөх гэсэн үг шүү дээ. Зөвхөн байр эслэхээс бусад тохиолдолд яг нь хориглодог байх. За мэдээч энэ дээр нөгөө такси тэнгүүдээ хөгжлийн бэрхшээлтэй гэдэг тэмдэглэлт. Хөгжлийн бэрхшээлтэй нөгөө тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэний таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл тухайн игнэгээр бол явж болно. Түүнээс бусад тохиолдол. Мэдээж онцгой 101, 102, 103 гэсэн тээврийн хэрэгслүүд бол мэдээж бас зөвшөөрөгдөж байгаа. За тэгвэл албан ёсны такси ингээд нэгдүгээр игнэгээр явж болох юм байна. Гэхдээ үргэлжилсэн цагаан шугам даваад тэр игнэнд лөө ороод яваад иж болох юм. Зүгээр чиглэлийн тээврийн хэрэгслийн игнэгээр зорчих эрхийг олгоцсон болохоос биш үргэлжилсэн шугамыг даваад явах нь нэгдүгээр игнээс 2 руу 2 дугаар игнээс нэгдүгээр игнээр давах эрхийг нь олгоогүй байна. Тэгэхээр тухайн такси үйлчилгээний нөгөө тусгай зөвшөөрлөлтөд таних тэмдэг бүхэд такси болон тулгуур эрхтний бэрхшээлтэй таних тэмдэг бүхэд суудлын автомашин нөгөө дөрмийн дагуу тасархаа шугамын дагуу тухайн игнэнд орох болон гараад тэгээд тухайн игнээр хөдөлгөөний өргөжлүүлэхийг бол яг зөвшөөрдөг гэсэн. Тэгвэл автобус бол ойлгомжтой өөрийнхөө игнэгээр явна тий. Тэгтэл өөр 2 3 дугаар игнэгээр юу явж болох юм бэ? За мэдээс нөгөө 15 заасан буюу байр эсэл. За магадгүй тухайн автобус зүүн буюу буцаж ирэх гэж байгаа уулзрууд хийж болж тий. За бодвол ингээд за M1 байна тий хамгийн орхон. За офицер дээр очиж буцаж ирнэ шүү дээ. За тэгвэл яг нь 2 3 дугаар игнэрүүгээ ороод буцаж ирнэ. Яг энэ нөгөө мэдээж одоо тухайн хэсэгт одоо зам тээврийн осол зөрчил гарлаа гэж үзэх юм бол тухайн тээврийн чиглэлийн тээврийн хэрэгсэл яг энэгээр буцаж ирэх чиглэл мөн байснаа буруу зүг байснаа буруу байснаа гэж тодорхойлоод цагдаа нарийнх нь нийлдэгтэй өгдөг гэсэн. Яг мэдээж автобус нэг ингээ гүйцэх зорилгоор 2 дугаар игнэ бүр зарим тохиолдолд 3 дугаар игнэ явж байгаа. Энэ бол дөрмийн бус залт байгаа. Чиглэлийн тээврийн хэрэгсэл ямар үед
хоёр болон бусад игнэрээ орох зөвшөөрөлтэй гэж мэдээж байр эсэлтэй зүүн буюу бичиж байна. Мөн саадыг тойрон гарахаас бусад зорилгоор нөгөө игнэр рүү орохыг хоригддаг. Та манай сургуулийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг баг тайлбарлахаас аваарай. Тэр манай нийтлэг нэг чиглэлийн тээвэр хэрэгслийн жолооч нарын гаргадаг зөрчил нь яг үгээр нэг гүйцэх зорилгоор л ингээд ороод яваад байдаг. Хүн буулгал суулгах энэ тохиолдол чинь саатаа орохгүй шүү дээ. За тэгвэл за би ингээд за би ингээд баруун гар тийш эргэмээр байна. Гэтэл миний хажууд дугуйн зам яваад байна. За тэгэхээр мэдээч нөгөө ундаг дугуй болон мопед маань ундаг дугуй болон мопедийнхаа замаар ундаг дугуйн замаар явах хэрэгтэй. Тухайн зорчих хэсэг зарчих хэсгийн баруун талд ундаг дугуй буюу ундаг дугуйн явах зорилтын зам байхгүй зарчих хэсгийн баруун гарах талаар явна буюу чиглэн тээвэр хэрэгслийн игнээр явна. Нөгөө гүйц төрөлхийг хориглоно гэсэн нэг тэмдэг байгаа шүү дээ. Тэр чинь нөгөө ундаг дугуй мопед мотоцикл удаа явдал тээвэр хэрэгслийг гүйц төрөлхөөс бусад тохиолдолд гүйц төрөлхийг хориглоно гэсэн залтаа байгаа шүү дээ. Тэ? Тэгэхээр яг үгээр ундаг дугуй мопедыг гүйцэх зорилгоор л чиглэн тээвэр хэрэгсэл бас гэдэг нэг тодорхой хэмжээний хоёр дахь игнээр тохиогоог орох юм бол энэ бас залтд байх юм. Баггүй найлтч. За би хөвөөгөр бол мэдээж хэрэгж болохгүй. Хөвөөгөр бол одоо яг практик дээр бол манай одоо жолооч нар хөвөө болон нэг аюулгүй зурсгал зориулсан тийм нөгөө хөдөлгөөн тээвэр хэрэгслийн хөдөлгөөн зориулагдаагүй игнэний өргөсөх найрсгыг зааж байгаа тэмдэглэл. За энэгээр бол уг нь бол тээвэр хэрэгслийн хөдөлгөөн хориотой. За мэдээж тээвэр хэрэгсэл төр зөвшөөрөгдсөн газар ах нь төр зөксөхийг бол зөвшөөрдөг. Тээвэр хэрэгсэл нь хөсөг дээрээ болж орж байгаа шүү дээ. Мотоцикл бас орж байгаа. Тэгэхээр хөвөөгөр мотоцикл болохгүй. Гэхдээ мопед ундаг дугуй дээр болж тийм. Нэг ийм ойлголтод бас байна. Ундаг дугуйн замаар одоо ингээм практикаар харахаар тээвэр хэрэгсэлтэй механиксэн тээвэр хэрэгсэл чинь мотоцикл орж. Тэгэнгүүт хөвөөгөр болон ундаг дугуйн замаар яг практик дээр мотоциклд яваад байдаг байхгүй. За жишээ нь магадгүй алгорма зорчих хэсгийн нэгдүгээр игнээс баруун өргөж байна. Та баруун өргөхдөө таны баруун гарт хөвөө болон ундаг дугуйн игнэ байгаа. Та баруун өргөхдөө баруун талдаа хараад явах нь ойрт ирж байгаа. Ундаг дугуйн мопедэд зам тавьж өгнө. Үүрэгтэй. Тийм залтаа. Гэтэл мотоцикл гэсэн нэршил байдаггүй байхгүй. Тэгвэл магадгүй та мотоциклтай магадгүй ариун баяр би мотоциклтай хөөгөр явж байгаа чигээр явж гэсэн чинь нэгдүгээр игнээс баруун өргөж байгаа машинтай магадгүй одоо мөргөлдөг шүргэлцэх асуудал алиг бол мотоциклийн жолоочноос буруу гэсэн. Мотоцикл өөрөө механикцэн тээвэр хэрэгсэлтэй ороод явж байгаа тийм. Тэр зал. Энийг бас хэдүүлээ айгуу гоё ялгаж салгах хэрэгтэй л гэсэн. За удаан явдалт машин, за альсвал трактор өөрөө явдаг 40 км/цагаас илүү явдаггүй машин, тэмүүтээ механикцэн тээвэр хэрэгсэл чирж байгаа машин бүгдээрээ зөвшөөрөгдсөн хамгийн баруун гартлын игнээр явна. За яг энэ дэр нэрээ нэг ойлголтыг хэлээд байна. Тэгээ хамгийн баруун гартлын игнээр явна гэнгүүт нь нэг чиглэл магадгүй тухайн чиглэн тээврийн хэрэгсэл байна. Автобусны игнээр байх юм бол автобусны игнээр биш. Тэрний зөвшөөрөгдсөн игнэгээр буюу хоёр дахь игнэгээр яв. Автобусны гэсэн ингээд тэмдэглэгээ байхгүй байх юм бол явж болно. Хамгийн нэгдүгээр игнэ буюу одоо хамгийн баруун гартлынхаа игнэгээр явж болно. Яг энийг л айгуу сайн ойлгох хэрэгтэй. Зөвшөөрөгдсөн хамгийн баруун гартлын зөвшөөрөгдсөн игнэг түүнээс л одоо удаа явдал одоо магадгүй яг энэ зурган дээр гарч байгаа скаутер автобус буюу чиглэлийн тээвэр хэрэгслийн игнэгээр явах эрхийг бол энэ шалгаагүй л гэж ойлгож байгаа хэрэгтэй. Тэр нэг цэгэр тээвэр хэрэгсэл харж байгаа хэрэгтэй. Тэр үргэлжлсэн шугамыг даваад зарчиг хэрэглээд байгаа шүү дээ. Тэгэхээр энэ үргэлжлсэн шугамд авах эрхийг бол яг нь олгоогүй л гэдэл аль ойлгож хэрэгтэй. 11-13 дээр ер нь сайхан товчлоо. Айгу энгийнээр хэлэх юм бол за удаан явдаг машин. За нөгөө саяны трактор тийм нөгөө 40 км нөгөө техникийн тодорхойлолтоор 40 км-с илүүгүй хурдтай байдаг. Машин маань мэдээж зөвшөөрөгдсөн хамгийн баруун гартлыг нэгээр явна. Тэгэнгүүтээ таны ард явж байгаа машин таныг гүйцэж төрүүлэхэд боломжтой байхад одоо өмнөх машинаас зайгаа аваад явна л гэсэн. Яг зөв.
Нөгөө тэгэхгүй нэг манайхаа наалдаж яваад гэдэг тийм мэдээж удаан хөвтөлт шинэ ард зүгээр энгийн суудлын тэрийг бас дагаа удаан яваад байна гэж яахгүй шүү дээ. Гүйцэх болон гүйцэх төрүүлэх үйлдэл зайлшгүй хий. Тэгэхээр тэрээр хэсгийг гүйцэх төрүүлэх болон гүйцэх үйлдэлийг хязгаарлахгүйгээр яг дундаа уртлын тэрээр хэслээсээ зайгаа барьж хөтлөөнд оролцсноо гэдэг байна. За тэгвэл одоо дараагийн 11 14 дээр тийм. Энд дээр би тэгтээ нэг нэмэлт тайлбарлалч. За магадгүй төгжрэлтэй зам. Тэгвэл төгжрэлтэй зам гэх юм. Тэр нэгтрэлтэй буюу гүйц төрүүлэх хориотой замын хэсэг гэх юм. Мөн цуваанд энэ бол хамаарахгүй. Цуваа болон энэ төгжрэлтэй зам хамаарахгүй гэсэн. Тэнгүүд нэг бодит байдал дээр одоо сонсголын яар мөр одоо монсын уулзуул дээр манайхан ингээд удаан явдалт урт тээврээр гэсэн болон удаан явдалт машин механиз гүйцэх үйлдэлүүд хийгээд тэрний өдөр ороод өргөлчих бол асуудал их гардаг байхгүй. Тэгэхээр энэ тохиолдолд энэ заалт маань мөртлөхгүй гэж ойлгож байна. Яг сайхан бүрмээрээ явах юм бол тийм ингээд таны одоо урталт чинь явж байгаа машины дугуй за тэгэнгүүтээ багаж их бүхэлдээ харагдах хэрэгтэй тийм. Тэгвэл тэр машины тэр доогуур нь явж байгаа тэр замын ямар нэг инхэл тохиол байх юм бол та тэрийг ингээ харах хэрэгтэй. Ер нь бол нөгөө тээврийн хэрэгслийн хоорондын зай гэж байгаа тийм ээ. За мэдээж хурд тээврийн хэрэгслийн хурд нэмэгдэх болгонд яг нь урд болон хажуугийн тээврийн хэрэгслийн хоорондын зай яг нь тэр хэмжээгээр бас зайгаа барих хэрэгтэй гэсэн. За ер нь бол хөдөлгөөний нэгтрэл сэрэгчлэлтээс ил хамааран яг нь аюулгүй зайгаа бариад урдаагаа тээврийн хэрэгслийг бүтэн харахаа. За тухайн тээврийн хэрэгсэл гинтийн одоо зайлшгүй зэгсэлт одоо услын зэгсэлт хийх шаардлага гарах нь өөрийнхөө тээврийн хэрэгслийн зохисгууц зайгаа барьж хөтлөөнд оролцсон. Энэ тохиолдлын хурдаа тохирж байна гэсэн. Уртлын тээврийн хэрэгсэлтийн зогч магадгүй дээ гэж бодоод би ер нь бол их хурдан явж байгаа юм бол их хол зайтай явах нь. Яг зөв. Арай бага хурдтай явж байгаа юм бол арай бага зайтай явах нь. За ер нь тэгэл яг нэг хөдөлгөөний аюулгүй байдал замын нөхцөл байдлаа үнэлээд хоорондын зайгаа л яг нэг бариад хөдөлгөөнд оролцсноо гэдгийг л хаалгах гэсэн. Уртлын машин гинт хоорондслоод би араас нь орлоо гэж бодох юм бол миний бор болно тий. За ер нь бол практик дээр бол мөргсөн машины бор болчтой. Гэхдээ зарим тохиолдолд тэр уртлын машин яг ямар шалтгаан эцэгсэн. Зүгээр чамаар ингээд өдөөд тий ингээд одоо юу гэдэг юм нэг манайхс нэг хоорт ингээд шалтгаангүйгээр тооромсдог. Энэс эсвэл магадгүй зам тээврийн ослоос өрсөн сэргийлэх зорилгоор урдуур нь хүүхэд нохоо муурч юм тий янз бүрийн байдлаар ослоос өрсөн сэргийлэх зорилгоор үнэхээр зайлшгүй огцон дарамжлалт өгснө гэдгийгсэн шалтгаалаад яг нь энийг бас тодорхойлдог. Гэхдээ яг нь тэгэхээр зорчих хэсгээр огцон дарамжлалыг хоригддог. Уулзвар дээр хүртэл яг нь нөгөө таны уулзвар дээр ингээд уулзвар нэвтрээгүй байхад зөвшөөрөгдсөн гэрэл шаарлал шилжихэд та огцон тоормцлохоор байвал шар гэрэлээр хөдөлгөөнөө өргөжлүүлсэн орж болноо гэсэн. Ийм залтч юмс ийм учиртай. Тэгэхгүй миний ногоон гэрэл унтарчлаа гэд нам зөксчих юм гараа чим ширэг мөрчлөө гэж хэлсэн бол яг нь бас таны буруулсан. Ослоос өрслөө сэргийлэх зорилгоор огцон торомслож болох юм байна. Бусад тохиолдолд болох юм байна. Тэр нь нотлогдож чадчихвэл тий. Дийлэгтэй бол яг үгээр ер нь мөргсөн машины бор байдаг. Одоо тээврийн хэрэгслийн хоорондын аюулгүй зайгаа бариаг өгдөг.